За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За та бүхэнтэйгээ англи хэлний анхны видеочээр уулзч байгаа таатай байна. За тэгээд англи хэлийг би өөрөө сурсан туршлага, за тэгээд хаана сурсан, яаж сурсан гэх мэт бүх туршлагуудаа нийлүүлээд та бүхэндээ тэгээд англи хэлийг яаж хялбар сурах аргуудыг зааж өгнө. За тэгээд хүн болгоны сурах арга бол ерөөхдөө өөр өөр байдаг. Тийм учраас миний арга танд тохирохгүй байж болно. Гэхдээ та ерөнхийдөө англи хэл сурах ерөнхий зарчмаа ойлгоод авчих юм бол түүндээ тохирсон тэр гол үндсэн шугамдаа байсан өөрийнхөө аргыг гаргаж ирээд боловсруулад тэгээд түүгээрээ англи хэлээ илүү сайжруулж сурч болно. За тэгэхээр англи хэлийг сурахдаа эхлээд яаж сурах вэ гэдгээс эхлээд эхлэх хэрэгтэй. Өнөөдөр монголчууд англи хэлийг 10 жилээсээ зарим нэг сургуулиасаа зарим нэг сургалт дамжаад сураад ингэ сурж байна. Янз бүрийн төвшөнтэй хүмүүс байна. Англи хэл мэддэг ч юм шиг, мэддэггүй ч юм шиг ийм байдалтай байгаа. Тэгвэл дүрмийг англи хэл мэддэг юм шиг нь болохоор дандаа дүрм сураад байдаг. Тэгсэн мөртлөө яг ингээд амьдрал дээр гараад ярих, бичих, унших гэхээр ойлгодгүй нь мэддэггүй юм шиг ийм байдалтай байгаад байдаг. Тэгэхээр энэ юу вэ гэхээр ерөөсөө англи хэлийг анхнаасаа буруу сурсан байна л гэсэн үг. Тэгэхээр англи хэлийг зөв сурахын тулд хүн болгон тодорхой хэмжээний англи хэлний мэдлэгтэй очоод эхлээд төвшингөө тодорхойлох хэрэгтэй. Таны англи хэлний төвшин ерөөхдөө ямар вэ? Анхан уу, эсвэл анхан дундуу, эсвэл дунд тэгээ гүнзгий, тэгээд төрлөх хэл гэдэг нэг ийм 6 төвшний англи хэлний төвшин байна. За тэгээд та яг алинд нь байдаг вэ гэдгээс хамаарна. За тэгээд та өөрийнхөө төвшинг мэдээж интернетээр дүүрэн төвшин тогтоох тест шалгалтууд бол байгаа. Тэрнээсээ бөглөөд за тэгээд яг тэр хариу гарсан тэгээд тестээр гарсан хариу төвшингийнхаа яг доод төвшингөөс нэглээ та англи хэлээ дахин ихнээс нь явах хэрэгтэй. За мэдээж ер нь ихэнх хүмүүс бол анхан дунд шатны дээрээс бол ерөөхдөө эхлэх болов гэж би бодож байна. За цөөн хүмүүс бол дунд шатнаас эхлэх баг. За тэгээд төвшингөө тогтоосныхаа дараа англи хэлнийхаа дүрмийг та маш сайн эмх цэцтэй болох хэрэгтэй. 10 жилд ч юм уу сургалтын төвүүд хараа ерөөхдөө айгүй их ойлгомжгүй ингээл овоолол ингээл англи хэл ингээд овоосон бухал шороо шиг болгоод өөрчдөг. Тэгэхээр эндээс та яах вэ гэхээр өөрийнхөө хэрэгтэй мэдээллийг ерөөсөө хайж авч чадна гэж чадахгүй, зөвж ашиглаж чадахгүй. Ингээд та англи хэл мэддэг ч юм шиг, мэддэггүй ч юм шиг энэ төвшөнд хүрчээд байгаа шалтгаан нь бол ерөөхдөө энэ. За тэгэхээр англи хэлэнд дүрмээ бол мэдээд маш сайн эмх цэгцтэй болгох хэрэгтэй, түүнийгээ бас сайжруулах хэрэгтэй. Ямар үед ямар дүрмийг хэрэглэх үү, ямар үед ямар дүрмийг хэрэглэх үү. За энэ хоёр дүрмийн хоорондоо юугаар адилхан, юугаараа төстэй, юугаараа өөр байдаг, эсвэл ямар утгыг илэрхийлдэг вэ гэдгийг маш сайн мэдж байгаа. Яагаад гэвэл та энэ зүйлүүдийг сайн сурснаа дараагийн төвшөнд гарахад бол илүү их төхөмтэй цаашдаа үргэлжлүүлж сурахад бол илүү хичээл илүү ойлгох болно. За тэгээд англи хэлний ер нь ямар ч хэлэн дээр байдаг да. Унших, сонсох, бичих, ярих гэсэн ийм нэг 4 скил байгаад байдаг. За тэгээд энэ бүх скиллүүдээ сурсныхаа дараа тодорхой хэмжээний TOEFL, IELTS, за тэгээд HSK, за тэгээд нөгөө Солонгосын, Германы гэдэг янз бүрийн шалгалтуудыг өгч оноо авдаг. За тэгээд хамгийн сайн мэддэг нь англи хэлнээр бол одоо TOEFL, IELTS хоёр дийлэх байдаг бол одоо IELTS руу бол ихэнх нь шилжиж байгаа. За тэгэхээр энэ 4 скиллийг бол би ерөнхийд нь бол 2 хуваагаад байгаа. За reading унших, за listening сонсох энэ 2 скиллийг бол би авах скил гэж үзэж байгаа. Яг бол ном дээр бичсэн байгаа зүйлийг та уншаад авна, MP3 ч юм уу, аудио ч юм уу, кино ч юм уу болгоцсон байгаа тэр зүйлийг та сонсоод өөртөө авна. Энэ нь бол ерөнхийдөө мэдлэг болж байгаа зүйл. Тэгвэл нөгөөх нь writing, speaking хоёр бол та өөрийнхөө мэддэг мэдлэгээ ашиглаад гадагшин гарах. Өөрөөр хэлбэл өгөх скиллүүд байгаа. За тэгээ гадуур бол ерөнхийдөө сургалтын төвүүд дээр дандаа суралцагч маань өөрөө авах энэ скиллүүдийг бол ерөнхийдөө сурдаг. Гэхдээ энэ маань өөрөө хангалттай хэмжээний мэдлэг болж чаддаггүй. Тэгэхээр яагаад ингэж чаддаггүй вэ гэхээр авах ур чадвар авдаг хэсэг дээрээ болохоор хүмүүс анхаарлаа нэг сайн төвлөрүүлдэг, эсвэл нэг сайн сурч чаддаггүй
ингээ хайнг байдлаас болоод нэг сурдаг. А тэгсэн мөртлөө өөрөөсөө өгөх буюу одоо ярих, за бичих зүйл дээр бол маш их анхаарал төвлөрүүлдэг. Яг зөв бичиж гин үү, эн чинь ингэж бичдэг үлээ, энэ үгийг энэ ашиглах нь зөв билүү гэдэг маш их бодож ийж энэ үйлдэлээ хийдэг учраас өгөх скил дээр бол маш сайн анхаарлаа төвлөрүүлдэг. Тэгэхээр та бол авах дээр анхаарлаа төвлөрүүлж чадаагүй учраас мэддэг юм шиг, мэддгүй юм шиг энэ байдал нь үүсч чадаа. За тэгэхээр та ном уншина. Хүмүүс янз бүрээр ярьдаг л да. Дүрмээ сайжруулах, үгийн санаа сайжруулах гэвэл ном уншаа гэж ярьдаг. Тэгвэл ном унш. Та яг англи номыг нэг цаг тасралтгүй маш сайн анхааралтайгаар уншиж чадах уу? Эсвэл тэгж байсан уу? Бодгол зүйл. За сонсох хичээл. Та нэг яг орчуулга байхгүй англи хэл дээр байгаа киног эсвэл англи сабтайтлтай киног 3 цаг тасралтгүй үзэж чадах уу? Тэр киног ойлгох уу? За бас ингэж суудаг тохиолдол бол ховор амар дуртай кино биш л болоод ерөнхийдөө бол нэг үзээд байдаггүй дээ. Голдуу монгол хэл дээр л эсвэл монгол сабтайтлтайг л хайдаг. За тэгэхээр би энэ төр сурж байгаа үед 13 сар гаруй хугацаа тэнд би тусгай мэргэжил дэвшлүүлэх сургалтанд сууж 14 хоногийн дотор 2-7 хоногийн дотор миний чих хонгойж исэн. Өөрөөр хэлэх юм бол өдөрт би ерөөсөө 5 цаг тэнд хичээл сууж исэн. Өдөр болгон 5 цаг ингээд англиар ярьж байгаа юмыг сонсоод байхаар 14 хоногийн дараа автоматар ингээд чих хонгодог. Тэгээд мэдээж эргүүлээ ярьж эхэлнэ. Ойлгоод байгаа надад өгж байгаа зүйлийг би ойлгож байгаа юм чи буцаагаад би өгч чадна гэсэн үг. Тэгэхээр та өдөрт 1 цаг ном унш, 3 цаг ауди сонс, кино үздэг ч юм уу, ауди хичээл үздэг, ауди номнууд сонсоход та 1 сарын дараа гэж чихчин ном. Зүгээр л хамгийн гол нь төсвөртэй, төвчээртэй байх хэрэгтэй. За тэгээд дараа энэ дөрвөн скилээ бүгдийг сурсныхаа дараа янз бүрийн онооны сургалтуудад сууж байна. За тэгэхээр миний видео хичээлүүд яах вэ гэхээр нэгдүгээрт дөрвийг маш ойлгомжтой болгож өгнө. Ижил төстэй үгнүүдийн хоорондын ялгаа гаргана. За үг яаж шийдэх үү, үгийн сангаа яаж сайжруулах уу гэх мэт иймэрхүү англи хэлийг мэддэг юм шиг, мэдгүй юм шиг ийм хоёрын хооронд байдалд орцсон хүмүүсийг мэддэг рүү илүү чиглүүлнэ. За тэгээ урт өгүүлбэрийг англиас монгол руу урт өгүүлбэрийг яаж орчуулах уу, монголоос англи руу урт өгүүлбэрийг яаж орчуулах уу. За тэгээд адилхан монгол дээр орчуулгахаараа ижилхэн үг болж орчуулагддаг. Тэгсэн мөртлөө хоёр өөр англи үгийг алийг нь ямар үед хэрэглэдэг вэ гэх мэтийн иймэрхүү. За тэгээ яг нэх хэрэглэдэггүй мөртлөө тодорхой хэсэг тодорхой юмд маш чухал үүрэг гүйцэтгээд байдаг. Тэр дүрмүүдийг бас яаж зөв ашиглах уу, яаж сурах уу гэдэг тал дээр би миний видео цуврал хичээлүүд явна. За тэгээд танд миний дараагийн цуврал хичээл таалагдах бол бүтэн сая өдөр болгоны орой видео хичээлүүд орно. Тэгээд YouTube суваг дээр тавигдана. Тийм учраас та бүхэн subscribe дараарай. За тэгээд Facebook дээр шеэрлэгдэн түүнийг тааш дамжуулж шеэрлээрэй. За тэгээд таны англи хэлийг илүү сайн өндөр түвшинд хүргэж чаддгүй маа гэхэд таны өөрийн анхдагч хэрэгцээг хамхуй хэмжээний түвшинд би хүргэж чадна гэдэгтээ итгэлтэй байна. За тэгээд англи хэлийг сурцгаая. Баярлалаа.